MVP-гийн асуудал BCH Knights багийн улирал дууслаа. DeMarcus Cousins-ийн сарын цалин ойролцоогоор хідвэ. Мөн дээрэс нь 5 тэрбумаар зарагдсан нэр. За ингэ шууд ярианд орцгоо. Powered by Airplane. Айлын хөгжи. Бидэндээ хамтран ажиллагч Лами. Бидэндээ хамтран ажиллагч Cool Kicks UB Sneaker Store. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel. Бидэндээ хамтран ажиллагч Superus H2. За бидний хамгийн ихний ярилцах сэдв бол за MVP-гийн талаар бол бүр үнэхээр ярихгүй байж бол чадахгүй байна. За тэгээ MVP дээр бол за юу босныг бол давчхан би та нарт үзүүлээ л да. За энэ хэд бол ингэж байгаа байхгүй юу? Яас шигш чад. Энэ улаан байг өмсгөлтэй тоглогч биш байна. Энэ мөн байна. За ерөөдөө бол та бүхнээс ойлгосон байхаа энэ бол MVP-гийн санал асуудал. За MVP авсан тоглогчийн стат бол нэг иймэрхүү. За MVP аваагүй за 3 дахь жилдээ одоо ард түмний MVP нэрээр өргөмжлөгдсөн Эрдэнэ цогт ахын одоо стат нэг иймэрхүү. Тэгэхээр үнэхээр л одоо хүлгүүд ноёны багт үнэхээр л улаан өмсгөлтэй багийн тамирчид тий одоо MVP гүөх байсан бол баг их хоёр төгөх нь надад бол шудраг санагдаж байна. Үнэхээр хүлгүүдийн тамирчид өгмөр байгаа бол хэрэг өгөх байсан бол одоо л энэ MVP-гийн санал асуулгын процессыг тий одоо хин хаана хиндээ санал өгдөг ямар хуу зарчмаар яаж явдаг гэдгийг бол шилэн болох одоо ил тод болох цаг бол аль хэдийн болсон байна. Тэгэхгүй тэгэл одоо тий хідэн ч хүүгээд байгаа нь мэддэггүй хоёр хүн өгөөд байгаа гурван хоорондоо ярьж байгаа өгөөд байгаа юм уу? Яг мэдхгүй яг ямар хуу зарчмаар одоо энэ шагнал гардуулахтай энэ юу бол өгөөд байгаа л үсээ тодорхойгүй л. За тэгээд бол манай лигээс бол тэг залруулга нэгэн постыг бол хийсэн байсан л. Ерөнхийдөө яаж удирдлагын шилдүүдийг тодруулдаг вэ гэсэн. За мэдгүй би бол сүүлийн тим ойрын хугацаанд бол би тим олон тим хаахаа реакшнтэй тим бараг 700 2000 реакшн тэний бараг 1700 бараг хаахаа хүмүүс дарсан. Тэгээд 700-ийн коммент за тэр комментиг гүйлэхэд бол за ер нь нэг ширхэг зөвлөгтэй коммент бол байгаагүй дээ. За яагаад вэ гэвэл би бол Азад бол MVP авсан нь бол баяр хүргэе. Азагийн бол Азад бол ямар ч тийм юу бол байхгүй шүү дээ. Ямар ч энэ үйлрэл бол төвний хувьд бол тий шилдэг хамгаалсан тоглогч авчлаа. За All Star-ын MVP авчлаа. Одоо ингээд Season MVP авчлаа. Ямар ч төвний хувьд бол гайхалтай үйлрэл бол өнгөрч байна. Харин хамгийн харамсалтай зүйл бол за Эрдэнэ цогт ах бол ингээд 3 дахь удаагийн MVP-гийн цолноос бол мултарлаа. За харин та бүхний мэдрэний ард түмний MVP гэдэг нэр яг хизээнээс гарсан байвал нөхөд бол 2020 оны удирлаас эхэлсэн гэхэд бол болно. Тэр удиралд бол бас Эрдэнэ цогтох маш өндөр форумтай тэр стат зүйл бол бүх юмар байсан гэсэндээ сэргэлэн авсан. Мөн дээрэс нь 2021 оны удиралд бол бас Эрдэнэ цогтох бол үнэхээр тасархай байсан шүү дээ. Тэр бол хүн болол мэдэж байгаа. Тэр удиралд бол харин Тэмүүжинд бол MVP өгсөн. Одоо ингээ энэ жил дахиад MVP болох боломжоо алдчихлаа. Хамгийн сонирхолтой нь гол нь Азаа бол 2 сарын MVP race бол бүр огт MVP race байгааг байхгүй. Тэнд бол тэ үлзэн өрших, металлын ууга, Эрдэнэ цогт за тэгээд их хоёр гэдэг ийм дөрвөн тоглож иржсэн бол гив гинэт бол MVP болсон. За ямар ч тэгээд энэ асуудал бол одоо би бол үнэхээр харамсалтай л гэж хэлэх юм байна. Надад өөрөө л хэлэх зүйл алга. За тэгээд дараагийн сэдвүүдэд орцгоё. Бидний хамтран ажилладаг Super H2 усан хамгийн хурдан хугацаанд биеийн шингээ нөхөх үйлчлэгээтэй. Бидний хамтран ажилладаг Superus H2. За тэгээд бидний дараагийн сэдв бол BCH Knights багийн улирал дууслаа. Тэгээд Cousins бол зүгээр нэр төдий NBA нэр төдий хүн биш юм байна. Тэр бол амьд нөлөө юм байна. Тэгээд баавар юм байна. Дээрлэх юм байна. Би Cousins талаар сэдвийн судалгаа хийж үзэхэд бол цаашийн ирэхэд бол Монгол хэдэн дүүрний ойролцоогоор цалинтай ирсэн болоо гэж би таамаглаж үзсэн байхгүй. Тэнгууд юм ингэж байгаа. За тэгээд Cousins хэвд бол энэ бол тэг Chinese Super 3 гэдэг аим 3-3-ын лиг тоглосон. 1 сарын хугацаанд бол нийт 15 тоглолт хийсэн юм байлээ. Тэгээд 1 сарын цалин $300,000. Тэгэхээр би бол энэ сонссон шүү. Cousins бол сэлэн бодноос 1 сарын $1 сая цалинтай ирсэн гэж би бас сонссон. Одоо тэр түүний сошиалтай тэр Монголын талаар бичиж байгаа байдал мөн дээрс нь бүр Vitosky брендийг хүртэл зураг авалтанд оролцоод come on Cousins шүү дээ. Энэ би одоо за та бүхэн тэр цол гон шиг нь бол бүгд л мэдж байгаа байх дээ. Тим хүн одоо ингээл те Монголын маркетинг компаниудтай хамтарч ажиллаад зураг авалтанд ороод тэгэл тэр сошиал тэр одоо те Монголыг яаж сурталж байгаа сэлэн боднос багийн яаж
одоо илүү ойрхон байгаа гэдгийг харуулж байгаа нь бол яалтч энэ бол маш өндөр дүнтэй гэрээ. Уусаа Cosens өөрөө ч мэдчихэж байгаа шүү дээ. Монгол бийж тоглол тий. Монголын сум үеийг бол яаж харагдуулж чадах уу, яах вэ гэдгийг маш сайн мэдж байгаа. Тэг ямартаж Cosens бол зүгээр нэр биш мэн мөн дээрээс нь тэр бол ирсэн бүх тоглолтонд бол 20 нэмэх оноо 10 нэмэх самар авлаа. Мөн дээрээс нь мэдээж тий Cosens бол одоо аль хэдийн 2 3 техникийг алдаалаа. Нэг тоглолтонд бол бүр хөөгдсөн. За тэр хөөгдсөн тоглолтонд бол наабахын тэр реакшн бол амар үлээ. Яалтч одоо бас асар хэмжээний мөнгө зарцсан юм бол тамирчнаа тэгээд те 5 алдаа болгоос сэлгийн сандал харах бол бүр үнэхээр хэцүү. Миний оронд бол бүр галзуурах байх. Мөн дээрээс нь Cosens-ийн холбоотой дараагийн юу бол за би бол Cosens-ыг бол NBA-д багт нь бол те өмнө бол хүн сөгдүүлж мөгдүүлээл те ингэж би бол тийм айж байгааг нь бол Cosens-оос айж байгааг нь бол би зөндөө харсан. За гэхдээ энэ уучлаар энэ бол Монгол манай шүүгч нар бол одоо энэ зургийг харуул те Cosens-ыг өмнөөс өхрүүлсэн. Cosens-д бөмбөгөө бүр ингэж хөвшөөгцөн явуулдаг. Манай шүүгч нар бол үнэхээр одоо өөр төвшнийх юм аа гэдгийг бол бас харуулж байна. Мөн дээрээс бас наабахаа нэг пост байсан шүү дээ. Ер нь 77 номер их таалагдаад байгаа гэд. За одоо энэ хүн чинь бүр айн Лука бүр амар юм яриад ах шиг байлээ. Тэгээд ортож энэ зөв фан пост байх л та. Тэгээд удирдал ямартаж тэдний санснаар бол болж гин Cosens бол плей-оффын тоглолтод шууд ирээд үр нөлөөгөө үзүүлээд бол ямартай жигтэй шатаа давж чадлаа. Харин энд бол Батбаяр болон Тороо тэ тулгаагийн нөлөө бол үнэхээр X factor байж чадсан. Харин ганц нэг тамирчин дээр бол бас бэртэл гэмтлийн асуудал байх шиг бэлээ. Тэгээд мөн бас сэлгээний сандал сууж ахт нь бол цэркэ ахыг бол нэг аим шигтэй бас зангисан бэлээ. Ялч Cosens бол талбай дээр хахад бол үнэхээр баавартай хүн болгоны загнаал өөрсдөө тоглогчдыг загнаал талбай дээр эсрэг багийнхнаад загнаал шүүгчдийг загнаал ер нь бол одоо ялч тэр хүний аавраа бол ялч мэдэгдчихилээ. Тэгээд дараагийн шатанд бол одоо хүлгүүдтэй таарсан. За энэ тухайд бол хит хитэн бас сонирхолтой постууд байна л да. 1890 оны түүхтээ Испаниас гаралтай Сан Мигел шар айргийн Альпиосоор Монголд худалдаалагдаж олонний таашаалыг хүртээд байна. Найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ баяр төдрүүдийг тэмдэглэхэд хамгийн гоё дурсамжуудыг бүтээн. Дурсамж бүтээх тансаг амт Сан Мигел бидэнд хамтран ажиллаж байна. За өчигдөр үлдээ Сэлэн Найтсийн тоглолт дуусаа шууд Эсчипс багийн эзэм өвчин бол тэ Томи бэлгүй хайвал мессеж гаал их л дуудсандаа одоо яана тулхан дээ гэдэг пост бичсэн мэлээ. Тэнгүү доор нь бас Демарко Cosens-ыг мессеж байгаа Монголын хамгийн хил амтай ажаа нартай үүсгэндээ бро гэдгсэн чинь тэн дээр тэр постн дээр нь бол Томи яг бол комент бичсэн мэлээ. Тэр нь болохоор би бас хоордыг дуудсан штэ гэдгсэн чинь мөгч болохоор доор нь хоордста муурсан иргэжил батны андаал гэнлээ. Бас маазраа дамжил өөр бас нэг пост байсан нь бол тий наабахайг бас мессенж байгаа хүлгүүдийн эсрэг эксүүдэд дэмжнэ гэд бичсэн байлээ. Харин за энэ цувралд бас Сэлэн Боднос багаас бол Ахмадын хувьд бол одоо энэ үйлрэл одоо гитарын утас тасарсан уугүй энэ одоо эхний цувралын 4 тоглолтод нийт 30 удаа 3 шид ердөөл 7-ыг нь хийчлээ 23%-тэй. Хэрвээ магадгүй Сэлэн Боднос баг одоо хаач хурж магадгүй гэхдээ тэдний ямар нэгэн байдлаар улирал таавдаг эсвэл би бол Ахмад Гилберт болон Сила дээр бол алдсан л гэж хэлнэ. Тэгээд Ахмадын хувьд бол ямартай энэ үлрэл энэ плей-офф гэснээс ердөө 23%-тэй довтолж ин энэхэд шууд тоосоо шидчихлээ заач. За тэгээ бас Knights багийн улирал бол дууслаа. Өчигдөр бол маш харамсалтай. Тэр тоглолтын дээр бол өчигдрийн тоглолтын дээр бол за зэрэг Тэмүүжин гэдэг хүний үүрэг ролыг бол би бол хаа басныг бол үнэхээр харсангүй явартай эрдэн цогтойх бол бүхнээ дайжсан. За тэгээ тоглолтын дараа бол бүр уйлжлээ. Тэгээд Cosens-тай гар байрахад бол тэр Cosens-ийг үзүүлж байгаа тэр хүндэл бие илэмж бол эрдэн цогтойхыг бол маш их бас хүндэлж байгаа нь бол харагдсан. Мөн дээрс нь энэ цувралд бол за энэ одоо Пенийг муу харагдуулж ийн гэхүү эсвэл Пени үнэхээр одоо муу байсан ямартаж Майнерсийн Пенийг бол би л оолж хараагүй байна. Та нар бол энэ юу гэж бодож энэ дор комментиг санаа бодлоо үлдээгээрээ миний хувьд бол үнэхээр олж хараагүй. Тэгээд энэ хүрээд улирал дууслаа. Дараа жил бол бас маш улирал хол байна. Харин улирал дуусанд холбоотой шууд зарим нэг хүмүүс бол сайхтар тийм постыг бол бичиж игсэн байлээ л. Жишээлбэл бол тэ асаа аварга. За асаа аварга хувьд шууд тоглолтын маргааш өглөөр бол гардыг сэргээцгээе гэдэг тийм баш постыг бичсмээ л. За доор нь бол тийм ингэж бичсэн байхгүй. 80 оны бидний нэгэн үеийн багийг үүсгэж байгуулж байсан Чимба буяа манай нөгөө Дайна шинэ эзэд welcome хамтаа танан гард бүх зүйл нээлттэй ийм супер фанатууд байгаад өөр ямар баталгаа хэрэгтэй гэж савн байна, сэтгэл нь байна. Фанат нь биш хамтарч ажиллагаа. За нэг иймэрхүү постыг бичсэн байна. За тэгэхээр хэрвээ энэ ажиллагаа те хэрвээ нэг үнэн бол хэрвээ энэ зүйл бүтвэл магадгүй дараа жил бид бүхэн ба те BCH Knights за танан гар те багийг бол асаа аренад бол тоглолтууд хүлээж авахыг бол үгүйсэхгүй баг энэ зүйл баг боломжтой байх гэж би бол бодож байна. За тэгээ энэ цувралын хувьд бол уугахайг бол үнэхээр хөндлөхөөс арга алга баг бүх мисс матч бүх баг
хамгаалтан дээр Cousins-ыг одоо авч чад хидтэй хүн билээ дээ. Cousins-ыг авч цаарлаа. Энэ үед бол овгоо ах болон мөнх болдох хоёрын хувьд бол сүүлийн үйлрэлтэн байсан. Тэгээд тэгэхээр талбай дээр харахгүй гэхээр бол надад бол маш харамсалтай байна. Тэгээд тэдний бас гсэн мөнгөд үлдээсэн зүйлийг бол бүгд бол санаж явах байхаа. За тийм ямар ч PCH Niceback-ийн хувьд л ийм байла. Бидэндээ хамтран ажилладаг Freshback application хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй аппликейшн бөгөөд хаврын үйлрэлийг тохиолдуулан мах болон бэлгэц байгаа бүтээгдэхүүнүүдээ 5-20% хямралууд зарлаж байгаа бөгөөд 3 сарын 20-оос 4 сарын хооронд үргэлжлэх юм байна. Та бүхэн доор байрлах description руу ороод аппликейшнаа татаад өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ захиалаад хөргөлөөд аваарай. Бидэндээ хамтран ажилладаг Freshback. За энэ бидний дараагийн ярилцах сэдв бол за мөн бас Завхан Brothers багийн үйлрэл бол дууссан. Тэд бол уг нь Stone-ийг үйлрэлийн тус амар явж байгаа л тэгээд яг үйлрэлийн дуус плей-оффлтын үед бол Stone-ийг гинт гэрээ цуцлаа тэгээд хооронд нь Clay Anthony Early гэдэг тоглогч бол ирсэн. За Early бол үнэхээр оноо авах чадвар бол үнэхээр 45 оноо, 23 оноо, 37 оноо гэд авсан боловч одоо л манай лигт бол тэг нэг тамирчинд ганцаараа ирээд 30-40 оноо аваад бол хожлог лиг бол байгаа айл хэдийн болцсон юм аа. Метал багийн хувьд бол энэ жил бол бүх юмнаас уяа сойлгон таарсан гэдэг шиг бүх юм нь таарсан бүгдээрээ жигдүүлээ. Бас өмнөх жилүүдээр ганц нэг импортер алдаадсан бол энэ жил бол одоо Wesley-ийн одоо шилдэг импорт авч явах шинэ Scott-ийн дээр сахилга ба талбай дээр зүйлж байгаа нөлөө ч юм уу ярих юм бол алга. Тэгээд Stone-д холбоотой. За мань нөхөр бол Монголоос яваг байгаа юм байлээ. Би ч юм бол Лалхидийн тэр дараагийн лигтээ очиж гэрийн мэригээ зураад тоглолтоо хэлж байгаа юм болов гэсэн чинь ерхэд бол цагдаа дээр асуудалтай байгаа юм байлээ. Жишээлбэл бол ерхэд бол миний сонсноор бол нэг баар нь л зодоо хүнтэй муудалцсан юм шиг байна. Тэгээ цагдаа дээр бол уг нь хэрэг үсгээд тэгээд очоод мэдүүлэг өгөөл ганц нэг юмд бол орчход болох байсан юм билээ. Тэгэхэд бол тэр үс мань хүн бол үл тоогоод Stone бол угаасаа тэгээд бас сайн шоудсан шүү дээ. Та бүхэс мэдлээ бах. Тэгээд цагдаа дээр бол нэг ч удаа очиагүй юм билээ. Тийм болохоор тэвэнд бол шууд хилийн хорыг тавьчихсан юм билээ. За мөн дэрсэн тэр гэрээний тухайд бол мань нөхөр бол шууд ингэсэн юм билээ. Миний соёнод миний хосон зүг шүү маань хан зүгээр л. Үйлрэл дуусаад шууд гэрээгээ би Stone-ыг бол буруу санаж нэг үе сарын нэг 18 орчим 18,000 доллар орчим бол гэрээтэй гэж би бас сонсон. Тэгээд цалингаа шууд дабл би бол ийм хэмжээний нөлөөтэй тоглож гисэн юм билээ. Тэгээд тэрэг бол юу Завхан Brothers баг зөвшөөрөхөд үгүйгээ шууд гэрээгээ зуцсан юм байлээ. Оронд нь бол Anthony Early-г авчирсан. За Early-г бол одоо хэдэж авчирсан. Бүүмэд гэхдээ бас үнэтэл авчирсан байх. За тэгээ Mackenzie Moore гэж бас нэг санаа нь гүйцэхгүй нэг тоглогч байгааг бэртэлтэй гимтэлтэйг ямар тач плей-офф ийм чухал тоглолтод бол ямар тач багтаа хамт байж чадсангүй. Мөн дээрэс нь бол Завхан Brothers багийн тоглогчид би одоо буруу хараагүйгүй. Баг баасанд оржос өөр баг нэг ч тоглогч баг нэг тоглолтод 10-аас дээш оноо аваагүй. Бас ур чадрын зөрүүнд ялчгүй гарч шиг болсон. За ортож Brothers-ийн хувьд бол юм байна. Харин Metal-ийн хувьд бол нэгдүгээр шат easy байла. Одоо хоёрдугаар шат Abyss minus хүлээж гин. Мөн дээрээс нь одоо BCL-ийн тоглолтод 3 сарын 25-наас эхлээд цайд чинь бол аялын тоглолтоор явна. Харин харамсалтай нь бол дүлгөөний хувьд бол ууг нь бас манай тий start bench катар ороод бол би одоо ингээ Metal-ийн хөлгүүд баг ерөөдөө Metal багаас бол BCL тоглох сонирхолтой гэсэн боловч даанч FIBA-гийн журмаас нь болохоор одоо ингээ заавал лигтээ тоглосон байх хэрэгтэй. Нэг сард нэрээ өгөхт нь бол байх хэрэгтэй байсан гэдэг утгаараа бол дүлгөөн бол BCL тоглох боломжгүй болж байна. Ууг нь бол түүнийг харсан бол маш гоё байх байлаа. Мөн дээрс нь BCL чинь 3 импорт оролцох боломжтой. Тэгээд Metal багийн хувьд л одоо энэ үлдсэн байгаа хэдээсээ бол нэг нь гэрээ авч явна гэж хэлээ. Энд бол тий Anthony Early-гийн нэр яригдчихжээ. За Moss яригдчихжээ. Stone яригдчихжээ. За энэ зурган дээр харагдж байгаа. За энэ захын хоёр нөхөр бол надад нэг жоохон хэрэггүй. Жоохон токсик санагдаад байгаа шүү. Оноо авдаг мөртлөө хамгаалдаг. Яг Moss нь хамгаалт нь жоохон бас яг боцсон шиг бол BCL төрөө жил бол байж чадаагүй. За тийм ямар ч тач одоо лиг монол үргэлжилж чинь харин хальтхан дурдаад өнгөрөхөд бол Kai Walker-ийн хувьд л одоо тий CBA гэж хиттийн лиг тоглож байгаа. Тэгээд өчтөр би зүгээр сториг үлдсэн чинь Instagram story дээр ингээ налах бизоны өмсгөлтэй зураг хийсэн can't go back гэд буцаад очиж чадахгүй гэсэн байдлаа тийм story хийсэн байлээ. Тэгээд одоо бол уг нь хайл хэдийн тий дараагийн лигт очиод бас бусаад игсэн байх гэж бодсонсэндээ бас стил бас сэтгэлд нь хөөрхөн бас нэг Монгол гэсэн юм байд юм болоо гэж би бол бодсон. Мөн дээрс нь Кенигийн хувьд бол одоо Либаноны лигт бол алидийн тоглоод гэрээгээд эхэлсэн. Хайлайтууд нь бол яваад эхэлсэн байлээ. Тэгээд Кенид бол амжилтсаа бас дараа жил би бол дахин өөрний багт бол хармаар байна. Одоо бидний дараагийн ярилцах сэдв бол би хаяа сакс тоглодог, харин хаяа сакс надаар тоглодог. За өртөж East Chiefs багийн тамирчин Цэлмэг бол сая тий Тэнгисийн ирэг дээр 24 талаа шоунд бол оролцсон байх шиг үлээ. Тэгээд маш олон hate comment-лээ fuck надад бол үнэхээр таалагдсан тий өөрийгөө авч явж байгаа байдал дээр би хэлж фаны байгаа манаас надад бол үнэхээр таалагдсан шүү. Тэгээд нээлттэй байлээ. За бидний дараагийн ярилцах цуврал бол East Chiefs болон Miners.
За миний сонсноор бол тэг цувралын 5 дахь тоглолтод Эбсбаг хожигдсон. За тэрний дараа бол алга тасжуулагч Лалагийн хүү Мате бол ажлаа өгсөн гэх сурагдуулсан. За өмнө бодлоо юм би бол мэдэхгүй байна. Тэгээд мөн дээрсэн за хэрвээ энэ цувралт шүү дээ. Энэ цувралт бол багийн эзэн мөвчм бол маш чимээгүй байгаа. За нэг бимдоржид нэг буудсан уу те. Тэгээд өөр бас нэг цувралын 4-р үед Эбсбаг оноо илүү байж хожигдох үед нэг мал дасгалжуулагч гээд нэг стори хийгээд нэг хальт хийгээд тэгээ хожицсан учраас л тэрийг агis устгацсан бэлээд энэ цуврал бол тунчиг чимээгүй байхаа тэгээд ягаад гэдгийг нь сайн мэдэхгүй байна. За хэрвээ те энэ цувралд одоо Эбсбаг хожвол би бол дараа нь ярихтаа бол цувралын 4 дахь тоглолтод хийсэн тоглоогийн 3 шидэлтээр нэмэлт цаг гаргасан тэр шидэлтээр бол дурсаж ярина. Харин майнерс хэрвээ хожвол 7 тоглолт гаргаад хожвол би бол те цувралын 5 дахь тоглолтод хийсэн цоочхын 3 шидэлтээр бол цувралыг бол ярих нь бол баараагүй хаа. За тэг энэ хоёрын хоцсон нь бол мэдээж металл багтай учрна. За тэгээд юу болох нь хамтдаа харцгаая. Харин энэ цуврал аль баг нь хожихыг хүсч байна та бүхэндээ комментсэгт санаа бодлоо үлдээгээрэй. Мөн дээрэс нь Монголын сагсан мөнхтөл сүүлийн жилүүдийн медиа салбар бол маш эрчимтэй хөгжиж байна. Мөн эдний нэг бол Hustle Media гэдээ байдаг. 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ бол дөнгөж саяхан бол тэд нар бол үйл ажиллагаа зогсоож байгаа гэдгийг бол илэрхийллээ. Тэгээ яагаад гэдгийг би бас мэдгүй. Эсвэл цааш нь бас иргэн хүчтэй ирэх юм болох уу. Ямар ч юм тийм миний мэдгээр бол баскет юм ээ. Тэгээд Hustle Media гэх зэрэг иймэрхүү бас пэйжүүд их олноороо байгцсан илүү сагс сонирхолтой илүү entertainment болдгоо гэж би бол хардаг. Мөн бидэнтэй хамтран ажилладаг Lamy брендийн Weapon 6 төрлийн жимсний хамттай бөгөөд 12,000 соролттой 35,000 төгрөгөөр CU-гийн бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Lamy, Payless, Puffmore. Бидний сүүлийн ярилцах сэдв бол за UG Arena ингээд нэрээ солилоо зарлаа хамтын түншлэлээ Эм банктай нэгдлээ. За Эм банкны хувьд гэвэл энэ бас сагсан өмгтэй хамтарж байгаа анхны хамтрал бол биш ээ. Хамгийн анх бол тий Эм гайрд гээд нэг үйлрэл бол гайрд банктай гэрээтэй байсан бол энэ үйлрэл бол бүр хөгжлийн лигийн бол ерөнхий спонсороор оролцсон бас мөн дээд лигийн спонсор. Харин энэ жилээс одоо энэ цаг үеэс эхлээд бид нар бол UG Arena гэж ярихгүй бид нар бол Эм банк Arena гэж ярина. За энэ бол бас Монголын спортын төвөнд бол бас болж байгаа томоохон үйл явдал, томоохон акт төвшил гэж би бол харж байна. Уусаа гадны том лигүүд бол дандаа энэ зарчмаар явдаг, дандаа энэ зарчмаар маркетингийн ажлуудаа хийдэг. Жишээлбэл NBA Crypto.com Arena бол 20 жилийн 700 саяар бол Staples Center-ийн нэрийг бол хөдөлж авсан. Харин Эм банкны хувьд бол 5 жилийн хугацаатай 5 тэрбумын дүнгээр гэрээ хийж байгаа юм байна. За тэгээ би бол энэ үйл явдлын холбоотой маш олон постуудыг харсан л та. Гэхдээ энэ олон постууд бас надад бол одоо бидний сайн мэдих NBA Talking гишүүн Идүрүү гахын пост бол надад бол яалтч энийг бол би бол олон хүнд бол хүрх хэрэгтэй гэж бодсон. За эдийн пост болохоор ингэж байгаа хөө те нэрний үнц нь спортын хөгжил мөнгөтэй салшгүй холбоотой баг тамирчдыг ивент итгэж өмсгөл хэрэгсэл дээр лого байршил реклам тоглох зэрэг маркетингийн тогтсон хэлбэр сошиал медиад цар хүрээг бүрэлд хэлж өгсөн. Харин эдгээрээс хамгийн үнцэнтийн үлдэцтэй өгөөчтэй нэрлэх байдаг. Багийн нэр бүхийн цол тамирчны гуншин гих мэд. Өчигдөр гоё мэдээ сонслоо. Спорт цогцлбарын нэрлэх эрхийг 5 жилийн 5 тэрбумаар гэрэл тохиролцсон гин. Энэ бол Монголын спортын болон бизнесийн салбарын хамтралд том дэвшил болж байгаа юм. UG Arena, Эм банк. Маркетингийн хувьд өөрсдийн брэндээр зогсолбор нэрлэх нь хэд хэдэн аш холбогдолтой байдаг. За нэгдүгээрт бол брендийг хоногшуулах буюу brand awareness. Спорт өөрөө хизээч зогсдоггүй, дуустдаггүй учраас тэн тэмцээн үргэлжлэл болно. Хоёрдугаарт фэнүүдэд шууд хүргэх сувг. Спортын хорхотнууд багаа дэмжиж байх үед сэтгэлийн хөөрөл дээд зэгтээ өссөн байдаг учраас ямар сурчлагыг шүүлтвэргүйгээр шингээх магадлал маш өндөр байдаг. Гуравдугаарт үнгүү сурчлага, мэдээ ТV шууд амжилтын үеэр тэмцээн болж байгаа газрыг зарлах нь мэдээж. Дөрөвдүгээр спорт бол өөрөө нийгмийн хариуцлага, маркетингийн үр дүнгээс үл хамаарч эерэг нөлөөг нийгэмд үзүүлэх учраас эцэст нь бүгд happy. Спорт маркетинг Монголд одоо л жинхэнэ утгаараа хөгжиж эхэлж байна уу да гэж гордож, найдаж бас итгэж байна. ТV салбарт спорт контентыг компаниудад борлуулах гэж 20 шахам жил гуйлахчин шиг ажилласан хүний хувьд ийм цаг үеэсэнд баярлалаа баршгүй нь ер нь компаниуд маркетингийн зардлынхаа баггүй хувийг спорт руу чиглүүлдэг болсон байх. Тэгэх ч ёстой тэгээгүй бол танай компани хоцорч алхаж байна гэсэн үг шүү. Яарцгаа нэмж спорт бол хамгийн зөв хөрөнгө оруулалт бас маркетингийн сувг юм. Браво UG Arena, браво Эм банк гэсэн иймэрхүү бас маш юм бодогдуулахаас тийм постыг бол бичсэн мэлээ. Яалтчгүй спорт бол тэ маркетинг бас хамгийн том сувг. Тэгээд энд бол би бол маш их баяртай байна. Харин аренатай холбоотой бол бидний мэдээлэл дуусаагүй. За ерхэд бол энэ жил хэд хэдэн том аренууд бол хэдийн баригдчихлаа. За Хасан арена баригдлаа тий одоо дараа жилээс тоглолтоо төлөөх боломжтой. За Дархан United арена бас ашиглалтанд орсон. За яг хуу за тийм ч гэсэндээ ямар ч тэр бол бас нэгэн агс төвчл. Мөн дээрээс нь бас тий хэдхэн хоногийн өмнө бол Архангай аймагт бол Ара арена бол ашиглалтанд орсон гэдэг сайхан мэдээ дуултлаа. За Эрдэнэт бол Эрдэнэт арена гэдэг цоошин арена баригдчихээн. Харин
Өмнө говь аймагт бол National Arena гэх нэртэй аренагийн зураг төсөл нь гарчээ. Одоо магадгүй нэг 5-10 жилийн дараа бүх аймагуд маань өөрсдийн гэсэн аренатай болцсон аялын тоглолтууд хийж мэдэг тийм гоё дид бүтцтэй болох байх гэдэг бол маш ойрхон харагдчихээн. Тэгээд ямартайч мөн бидэнтэй хамтран ажилладаг Cool Kicks UB-ийн өөрсдийн гэсэн анхны луужлын giveaway зарласан байгаа юм билэ. Та бүхэн доор Instagram хаягдлуу ороод giveaway гэсэн пост байгаа. Тийшээ ороо 3-8 mention хийгээд story хийгээд хамгийн гол нь Cool Kicks-ийн Instagram хуудсыг тагсан байх ёстой. Мөн дэрэс нь энэ 7 онцлог пүүз гэвэл Kobe 9 Elite High Masterpiece. Тэгэхээр сайзыг болохоор 40.5-аас 44.5 хүртэл бүх сайзаараа байгаа юм билэ. Kobe 9-ийг бол та нар мэддэж тийм үстэй. Тэгээд яг өөрийнхөө сайз байхгүй хүмүүс бол захиалах бүрэн боломжтой. Мөн Cool Kicks UB-ийн таны хүссэн пүүзийг ердөө 7-оос 10 хоногийн дотор авчрах бөгөөд хаяг нь Gem Palace-ийн 4 давхарт 406 татад байрлаж байна. Бидэнд хамтран ажилладаг Cool Kicks UB. Basketball Kardashians episode 24 байла. Powered by Airplane аялыг хөгжиж мөн манай контенттэй хамтран ажилладаг Cool Kicks UB Sneaker Store, Lamy Brand-ийн веб мөн хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бидэнтэй хамтран ажилладаг байгаа. Мөн дээрээс нь энэ дугаараслаа бидэнтэй хамтран ажиллаж байгаа Superus H2 болон San Miguel Shararыг танилцуулахдаа таатай байна. За артаач ингээд энэ дугаар ингээд өндөрлөө. Дараагийн дугаараар уулзцай. Түр баяртай. Powered by Airplane аялыг хөгжиж. Бидэндээ хамтран ажиллагч Lamy. Бидэндээ хамтран ажиллагч Cool Kicks UB Sneaker Store. Бидэндээ хамтран ажиллагч San Miguel. Бидэндээ хамтран ажиллагч Superus H2.